Сайн байцгаана уу бүгдээрэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр би та бүхэндээ TED Talks-ийн шилдэг илтгэл болох YouTube дээр 17 сая хандлт авсан Адам Лейпциг гэдэг хүний амьдралынхаа зорилгыг 5 минутанд хэрхэн мэдэж авах вэ нэртэй богино илтгэлийг орчуулан өргөхээр бэлтгэлээ. And as I spoke with the 20%, the happier 20%, I discovered that each of them knew something about their life purpose because they knew 5 things: who they were, what they did, who they did it for, what those people wanted or needed, and what they got out of it, how they changed as a result. Адам Лейпциг гэдэг хүн бол бидний сайн мэдэх Walt Disney Pictures-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, мөн National Geographic-ийн бас ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Entertainment Media Partners-ийн үүсгэн байгуулагч, продюсер ийм хүн байгаа. Тэгээд энэ хүн маань Yale-ийн их сургуулийг төгссөн хүн юм байна. Илтгэл дээрээ ярьдаг Yale-ийн их сургуулийн төгсөгчдийн 25 жилийн ой болоод бүгдээрээ нэг оройг хамтдаа сайхан өнгөрүүлсэн. Тэгээд тэр хугацаанд Yale-ийн их сургуулийн төгсөгчд бол хамгийн өндөр боловсролтой эрх мэдэл, өндөр албан тушаал хашдаг, санхүүгийн хувьд гайхалтай амжилтанд хүрсэн юм хүмүүс байдаг. Тэгээд тэдгээр хүмүүсийн яриаг сонсоод лсэн чинь ер нь 80% нь амьдралдаа сэтгэл хангалуун бус, ер нь нэг тийм аз жаргалгүй асуудалтай амьдарч исэн гэж ярьж байгаа байхгүй. Тэгсэн үлдсэн 20% нь бол үнэхээр аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч исэн усуд байсан. Тэгээд ер нь яагаад энэ гайхалтай амжилтанд хүрсэн мөртлөө энэ хүмүүс аз жаргалгүй байгаад байна. Нөгөө талд тэр 20% яг ямар нууц байна? Тэдгээр хүмүүс яг юуг олсон учраас энэ амьдралдаа сэтгэл дүүрэн хангалуун байгаад байна вэ гэдгийг ярилцлагын явцад олж нээж илрүүлсэн. Тэгээд энэ нээлттэй энэхүү илтгэлээрээ биднэрт хуваалцсан байгаа юм. Тэгэхээр амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа хүмүүс 5 зүйлийг маш сайн мэдчихсэн. Тэгэхээр энэ 5 зүйл бол хүний амьдралын зорилго, амьдарч байгаа учир шалтгааныг тайлдаг юм байна гэж үзсэн байна л да. Тэгэхээр энэ 5 зүйл юу вэ? За, нэгдүгээрт нь тэд хэн гэдгээ мэддэг. Хоёрдугаарт нь тэд юу хийдэг гэдгээ мэддэг. Гуравдугаарх нь хэний төлөө энэ зүйлсийг хийдэг вэ гэдгээ маш сайн мэддэг. Дөрөвдүгээрт нь хүмүүс эдгээр хүмүүсээс яг юу хүсдэг, тэдэнд яг ямар хэрэгцээ байдаг вэ гэдгийг мэддэг. Тавдугаарт нь тэдний туслалцаатаагаар хүмүүс амьдралаа хэрхэн өөрчилж сайжирч байгааг мэддэг. Ийм хүмүүс нь илүү аз жаргалтай амьдралын зорилгоо олсон ийм хүмүүс Would байж. you like to know your life purpose in the next 5 minutes? Can you be a little bit louder because they're making a lot of noise in the tent and there's just this silly little microphone next to my cheek to hear you. Would you like to know your life purpose in the next 5 minutes? Thank you. Actually, it's not even going to take 5 minutes. Үлдсэн 5 минутанд та бүхэн яг эдгээр 5 асуултанд хариулт олохыг хүсэж байна уу? Амьдралын зорилгоо мэдхийг хүсэж байна уу гэж асуудаг. Тэгээд хүмүүс нэгэн дугаар тийм ээ гэд орилолдож байгааг та бүхэн энэ видеоноос үзэж олно. Тэгэхээр хамгийн эхлээд хариулах ёстой асуулт бол би хин юм бэ? За тэгэхээр энэ дээр бол өөрийнхөө нэрийг л хэлэхэд болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр таныг хин гэдэг вэ? Энэ бол та. Тэгэхээр нэгдүгээр асуултанд бид нар хариулж чадлаа. Тэгэхээр миний хувьд бол би бол мөрөн. Тэгэхээр би асуултанд хариулчлаа. За ингээд хоёр дахь асуултанд хариулъя. Та юу хийдэг вэ? За тэгэхээр энэ асуулт бол нэлээд жоохон бодох хэрэгтэй, бас маш гоё зөвлөмжөө өгсөн байсан. Тэгэхээр та юу хийдэг вэ гэдэг дээр та яг юу хийх дуртай вэ гэдгээ бодох ёстой юм байна. Тэгэхээр биднэрт маш олон хийх дуртай зүйлсүүд байдаг шүү дээ. Хоол хийх, зураг зурах, хөгжим тоглох, за тэгээд гар утасны аппликейшнийг код бичих гэд ер нь юу ч байж болно. Тэгээд маш олон зүйлийг би хийх дуртай гэд ингээд хариулт маань гараад ирж байна. За тэгвэл энэ дотроосоо яг амьдралынхаа зорилгот нийцсэн хариултыг хэрхэн олох вэ гэхээр та бусдад хамгийн сайнаар зааж чаддаг тэр зүйл чинь яг юу вэ? Та бусдад яг юуг зааж сургаж чадах вэ? Тэгээд та тэр зүйлдээ маш их дуртай тэр зүйлийг хийх
та тэр зүйлийг хийж байхдаа маш аз жаргалтай байдаг гэсэн үг. За 3 дугаар асуултанд бүгдээрээ хариулъя. Тэгэхээр энэ зүйлийг та хэний төлөө хийж ийн вэ? За энэ дээр би бодсон. Тэгэхээр миний хувьд бол бизнес эрхлэхийг хүсэж байгаа хүмүүст, мөн орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа хүмүүст туслахыг зорддог. Тэгээ миний амжилтын стратеги болон бизнесийн 21 хоногийн сургаалт, санхүүгийн 14 хоногийн сургалтууд бүгдээрээ л хүмүүсийг хувийн бизнестэй болоход орлогоо нэмэгдүүлэхэд тусалдаг байгаа. Тэгэхээр таны хувьд яг ямар хүмүүст тусалдаг вэ? Та ямар хүмүүст юуг зааж чадах вэ? Тэрийг бодоод үзээрэй. За тэгэхээр 4-р асуулт бол тэдгээр хүмүүс яг юуг хүсдэг вэ? Тэдэнд яг ямар хэрэгцээ байна вэ? Тэгэхээр над дээр ирж байгаа хүмүүс бол маш их зүйлийг мөрөөддөг, санхүүгийн хувьд би даасан болохыг хүсдэг мөртлөө хаанаас эхлэхээ мэдэхгүй байдаг. Тэгээд би тэдгээр хүмүүст амжилтын стратеги сургалтаараа яг хаанаас эхлэхийг зааж өгдөг. Зарим хүмүүс бол яг юу хийхийг мэдээд байгаа мөртлөө ерөөсөө өөрийгөө хөдөлгөж чаддаггүй. Тэдгээр хүмүүс бол амжилтын стратеги сургалтыг үзээд маш олон шин санаа, эрч хүч, сэтгэлийг авдаг байгаа. Тэгэхээр та өөр дээрээ бодоорой. Би хүмүүсийн ямар хэрэгцээ, шаардлага, хүслийг биелүүлээд байна вэ гэдэг дээрээ хариулт өгнө шүү. За ингээд хамгийн сүүлийн 5 дугаар асуулт. Тэдгээр хүмүүс амьдралдаа өөр дээрээ ямар эерэг өөрчлөлтийг бий болгож чадчихэв вэ? Энэ асуултанд хариулна гэсэн үг. Тэгэхээр миний сургалтыг авсан хүмүүс маш их эрч хүч, урам зориг, сэтэл, шин санааг авдаг. Бас маш олон мэдлэгийг авдаг. Санхүү, бизнес, магадгүй зарим нь бизнес дээрээ алдаатай, дутагдaltaй, оролдоод чадахгүй байсан зүйлээ сургалтыг үзсний дараа яг энэ нэс юм биш үү гэд хариултаа олдог. Тэгээ ганцхан бизнес биш, ер нь яг хувь хүний хөгжил дээрээ өөрчлөлт, дэвшлиг авчрыг гэсэн хүмүүс маань энэ амжилтын стратеги сургалтыг үзээд хувь хүний хувьд маш их өөрчлөгдөж, дэвшдэг. Хэрвээ та бүхэн маань амжилтын стратеги сургалтыг авахыг хүсэх юм бол энэ видеоны тайлбар хэсэгт оруулсан линкээр ороод сургалтыг маань худалдаа авах боломжтой шүү. Энэхүү ихтгэлийн төгсгөлд Адам Лейпциг юу гэж хэлдэг вэ гэхээр Yale их сургуулийг төгссөн хүмүүсийн 25 жилийн турш хайгаад олоогүй асуултыг та саяны өнгөрсөн 5 минутанд олоод мэдчихлээ шүү дээ гэдэг. Тэгэхээр та саяны 5 асуултыг маш нухацтай бодоод үзээрэй. Миний хувьд ч гэсэндээ яг энэ ихтгэлийг үзсний дараа энэ 5 асуултан дээр нэг бүрчлэн бодсон. Тэгээд хариултыг мэдсэн байсандаа ер нь бол маш их баяртай байсан. Тэгээд та бүхэн маань ч гэсэн яг өөрийнхөө одоо хийж байгаа зүйлсийг бодоод үзэх юм бол та аль хэдийн амьдралынхаа зорилгыг олцсон, эсвэл та яг амьдралынхаа зорилгын хажуу зогсож байгаагаа мэдэх болно. Тэгэхээр та анзаарсан бол саяны 5 асуултын 2 нь л яг танилуж хэлсэн байгаа. Та хин юм бэ? Та юу хийдэг вэ гэд энэ бол танилуж хэлсэн асуулт. Үлдсэн 3 асуулт бол ерөөсөө л бусад хүмүүсийн тухай асуулт байгаа. Та хинд үйлчлдэг юм бэ? Тэд танаас яг юу хүсдэг юм бэ? Та тэдэнд ямар хэрэгтэй юм бэ? Тэд амьдралдаа яг ямар одоо өөрчлөлтүүдийг хийж ийн вэ гэд дандаа бусдын тухайгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр та бусад хүнд үйлчлснээрээ илүү утга учиртай, аз жаргалтай амьдрдаг юм байна. Ихэнх одоо амжилтанд хүрсэн хүмүүс яадаг вэ гэхээр ерөөсөө л хийж байгаа үйлс болгоно нь дандаа бусдын сайн сайхны төлөө, бусдын аз жаргалын төлөө байдаг. Тэгэхээр бусад руу та анхаарлаа өгөх тэр цаг мөчид та энэ амьдралын аз жаргалыг олох болно. Тэгээ энэхүү ихтгэл дээр бас нэг гоё сонирхолтой жишээ байсан нь юу вэ гэхээр хүмүүс анх уулзахдаа бинээсээ чи юу хийдэг вэ гэд асуудаг. Тэгэд энэ үед заримдаа бид нар яг өөрсдөө хэн гэж танилцуулахаа мэдхээ бачдаг жоохон хэцүү байдаг штэ тий. Тэгээ миний хувьд ч гэсэндээ сайхныг хүртэл яг та юу хийдэг вэ гэж асуухад би одоо хуваараа бизнес хийдэг, би нэг сургалцуучлалын ажил хийд юм аа гэл өөрхийдөө ингээд нөгөө хариулахад жоохон ийм хэцүү. Тэгээ хийдэг ажлаа хэлж байгаа мó эсвэл мэрэгчлээ хэлэх юм уу, тэг нэг жоохон тийм байсан. Тэгээд энэ ихтгэл дээр бас яг тэр тухай хүндсэн байсан. Тэгээд юу гэж бид нар зөвлөсөн бэ гэхээр хинд яаж тусалдгаар л ерөөсөө хэл. Жишээлбэл хүүхдийн ном бичдэг хүн байлаа гэж бодоход тэр хүнээс та
та юу хийдэг вэ гэж асуухад би хүүхдүүдэд гайхалтай зүүдийг бэлгэлдэг гэж хариулвал энэ маш гоё хариулт болно гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ яагаад тэгэхээр хүүхдүүд унтахынхаа өмнө орондоо ороод ном уншдаг. Тэгээд тэр номыг уншаад гайхалтай зүйлсийг төсөөлж жагаад орой унтахаараа зүүдэндээ маш гоё зүүднүүд зүүдэлдэг. Тэгэхээр яалчгүй энэ хүн би хүүхдүүдэд гайхалтай зүүд бэлгэлдэг гэж хариулахаар үнэхээр гоё хариулт бий болж байгааз. Тэгээд бас бизнес эрхлэгч болон бүтээлч хүмүүст ингээд тасгалжуулалт хийдэг, бизнесийн коуч хийдэг хүн байлаа гэж бодоход би хүмүүсийг энэ ертөнцийн хамгийн гайхалтай ажлыг хийхэд тусалдаг гэж хариулвал бас их гоё хариулт болно гэж зөвлөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо хариултууд нь эргээгээд таны маш сайн одоо богино танилцуулга болж өгдөг. Яагаад гэхээр энэ хариултыг сонссон хинч гэсэндээ та яаж хүүхдүүдэд зүүд бэлгэлдэг юм бэ? Яагаад энэ ертөнцийн хамгийн гайхалтай ажил гэж гээл те асуултууд цаашаа ундраал маш олон одоо гайхалтай харилцан яриа өрнөн таны хийж байгаа ажил, бизнест маш олон одоо үйлчлүүлэгчдийг авчирна гэдэгт итгээрэй. За ингээ видео манд таалагдсан бол шеэр хийж бусдад түгээгээрэй. Мөн миний YouTube хуудсанд subscribe хийж нэгтгэхийг хүсье.